За. Тэгээ тэр каасан дээр ажиллаж байгаа хүн нь болохоор нөгөө ютубер Мишель гинэ. Өвөж тав. Ой наач хитээ хариу өгсөн би. За энэ цэвэцанууд гэр энэ удаагийн бичлэгээр 300,000 гаруй дагагчтай Опононы нэрээр олон түмэнд танигдсан ютубер болох их хориглыг би Франк Калдах болно. Тэгээ яг яаж Франк Калдах вэ гэхээр андаа одоо хоёуланд чинь нэг юм ажил орж ирлээ. Тэгээ тэр ажил нь болохоор нэг юм реклам юм байна. Тэгээд хоёулаа ингээд өрсөлдөгч тэгээ хоорондоо зодтолдож модолдоо тэгээ хамгийн гол нь мань чамааг зодох юм байна. Тэгээд гарч ирсэн охин ингээд ярьж үзэн тэгээд яг ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг бүгдээрээ шалгацгаая. Тэгээд бичлэг эхлэх юм лайка мэдээж дарцгаагаараа тэгээд subscribe бас дарчихгүй юу те. За тэгээд Франк Кал руу орцгоё. Опо маань уцаа авдаг болоо яадаг бол бүгдээрээ ямар ч тач шалгаж үзцгээе. Тэгээд та нарт бол дугаарыг би угаасаа харуулахгүй те. Тэгээд намайг Опотой харьцуулдаг маш олон үзэгчид байдаг тий. Опо надаас дээр үгүй юу гэдгийг одоо бүгдээрээ шалгацгаая. Гэтэ угаасаа надаас дээр л тий. За залгасан ямар тач авах нь уу? Жон завгүй гэж магадгүй. Hi, if you record your name and reason for calling, I'll see if this person is available. Бано. Юу вэ? Дэмэтгэн уцаа авахгүй. Манай хүн уцаа авах нь. Hi, if you record your name and reason for calling, I'll see if this person is available. Авсан шүү. Бано. Бано. Бан. Савгаа мó. Савгаа байна савгаа. Сайн. Сайн уу. Аюун. Ой үгүй. Бичлэгээ хийгээл. Бичлэгээ хийгээл байж гинөө. Харин надад нэг ажлын санал орж ирээ. Тэгээ чамаас бас давхар асуух гэдэг байгаа байхгүй юу? За. Хоёулангийн чинь нэг хамтруулаад нэг ажлын санал орж ирсэн надад дээр. Тэгээ чамаас эхлээд ямар тач асуугаад нөгөө хүнд нь хариулах гээд нэг юм реклам маягийн юм байна богинохон. Нэг богинохон реклам шиг юм байна. За. Дөнгөтэй тэрэн дээр болохоор хоёулаа нэг юм эсрэг талын дөрүүд гинэ. За. Яг юуны реклам юм. Энэ CU-гээс надад холбогдсон байхгүй юу? CU юм уу? Тий. Тэгээ нэг урамшуул зарлаж байгаа юм байна. За. Тэнгүүт хоёулаа болохоор нөгөө CU дотор орж ирээд нэг юм авах гэж хагаад яг хоёулаа нэг л үлдсэн юмн дээр хоорондоо тэмцэлдэх юм байна. За. Тэгээд хамгийн гол нь чамааг ингээд амар гоё нэг юм бодвилтэнтэй нэг амар кул хувцастай намааг болохоор нэг юм ном нэг юм тэ нэг юм 10 жилийн банд байдаг штэ. Тэм хувцастай. За энэ хувцсан ч яах вэ заяа. Тэгээ хоёулаа тэрнийхээ төлөө ингээд алалцсан юм гинэ. За. Тэгээ хамгийн гол нь алалцаад ингээд авж байгаа штэ. Тэгээд авангууд каасан дээр нөгөө нэг тэгээ нөгөө хоёулаа алалцаад нэг нь ингээд зэрэг ингээд каасан дээр нөгөө юм бараага тавих юм байна. За. Тэгээ тэр каасан дээр ажиллаж байгаа хүн нь болохоор нөгөө ютубер Мишель гинэ. Өвөж тав. Ой наач хитээ хариу өгсөн би. Харин чамаас асуугаад би хариу өгөх гээд байгаа байхгүй юу? Юу тулцсан өдөр би яг орой ирээд тулцаах уу? Одоо яг заавал. Яг жоохон тулцсан л байна. Тэгээд хамгийн гол нь би яг нэг юм хэлээд ихьа. Хамгийн гол нь би чамайг зодох юм гинэ. Яг орох юм уу? Бэжтэй. CU гэж юм уу тий? Тий, CU гэж. Одоо яг нэг шинэ урамшуул яаж байгаа гинэ. Харин чиний хариуг эртхэн сонсоод ягаад хариу өгөх гээд надтай CU-гийн захирлын холбогдсон байхгүй юу? Мэдээллийн над руу мэдээлэл нь явуулчих гэж тийш. Би өөрөө харж чад. Чи завгүй л байгаа даа. Тийм би яг завгүй надаа. Чи одоо тэгвэл манай үзэгчдэд тандаад нэг үг хэлээч.
юу гэж хэлээ за сайн байсгүй. Чи бичлэг хийдэг. Чи ингээд миний prank call гэдэг контентэд орлоо. За. За ингээд үзэгчтэй тандаад ингээд хэлэх үг өнөө. Тэгэхгүй нэг яар үдшилтэй саагсгүй ихтэй. Харин чамд завгүй гэхээр чи бүр яг ингээд толгомдоод би өөрөө хүртэл ойлгохтой яасангүй. Амжилт шин за. За тэгвэл чамтай дараа тухтаа ярэ. За тийм. За. За манай Опононы бол жоохон завгүй байна гэд манай Франкод ерөнхийдөө бүтлгүүтээ фейлдээд баригдаад дууслаа. Тэгээд ямар тач энэ бичлэгийг дуустал нь хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд Опононыгийн дугаарыг битгий надаас асуугаад байгаарай. Тэгээ комментэнд ор битгий ахаа Опононыгийн дугаарыг өгөөч, Опа ахын дугаарыг өгчих яаж олсон гэж коммент бичгэл байх гэхдээ би та нарт хариулахгүй заяа. Угаасаа та нарт дугаарыг өгч болохгүй. Тийм болохоор зүгээр бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд дараагийн гоё сонирхолтой бичлэгүүдээр уулзцгаая. Тэгээд Опо жоохон завгүй байна гэж тэгээд бичлэгээ дуусгаж байгаа Опотой нэг 5 тухтай яриа да. Тэгээд баяртай.